За сайн байцгаана уу бүгдээрээ. SST ерөнхий шалгалтын мянган бодлогын эхний хэсгийн эхний 1-р зуутын 50 дугаар хэсэгтээ хүргье бодолтой. За x-с нэгрийн хасах нэгтэй яах нь тэнцүү 2-ийн x дээр нэмэх 1 зэрэг нь 4-ийн y зэрэгтэй тэнцүү тий. За эндээс зөмөрөө юу вэ? За энэ доотлын тэгштэйлийг аваад тэнцлээ. За 2-ийн x дээр нэмэх 1 зэрэг тэнцүү. За 4 гэдэг маань өөрөө бол 2-ийн 2 зэрэг давхар зэрэгүүд үржигдэхээр юу болох вэ гэх юм бол 2-ийн 2y зэрэг болох. За эндээс ингээд суурьуд нь 2 2-гээ адилхан байгаа юм чинь зэргүүдийн хооронд нь яхна тэнцүүлэх нэ. Тэгэхээр x дээр нэмэх 1 тэнцүү 2y болно. За ингээд нэгдүгээр тэгштэйлээ буюу x дээр нэмэх нь x-с хасах нь y тэнцүү хасах 1 гэдгээ авъялаа. Одоо энэ системлж жагаад хасч. За тэгэхээр x-с x-ийг хасахаар ойлгомжтой устдчихна тий. Харин 1-ээс хасах нь хасах y гэхээр нэмэгдээд y болчих нь байна. Тэнцүү 2 y-гээс хасах нь хасах 1 гэхээр нэмэх 1 үү. За ингээд y-гээ хойш нь оруулаад 2 1 маань хооронд устчих нь. Тэгэхээр эндээс тэг тэнцүү y буюу y нь хэдтэй тэнцүү гарах. Тэгтээ тэнцүү гарлаа. За олсон y-гээ за энэ дээдлэгээ тэгшгэлдээ орлуулчих тий. Тэгэхээр x дээр нэмэх x-с нь тэг тэнцүү хасах 1 гэдгээс x тэнцүү хасах 1 боллоо. За эндээс x дээр y-ийг нэмээр гэсэн. Тэгэхээр минь маань хасах 1 боллоо. За тэгэхээр манай хариу хасах 1 гарах нэ. За дараа нь 51 A, B олонлогуудын хувьд A олонлог нь нийтдээ 7 элементтэй гэж бичгэнэ. За модуль гэдэг нь чадал гэсэн үг байна шүү дээ. A элемент. Харин дахиад нэг B элемент байх нь тэр хоёрын огтлцол. Огтлцол гэдэг маань энэ огтлцол гэдэг маань энэ юу хэлэх вэ? A, B-гийн огтлцолд байгаа элементийг хэлнэ. Энэ маань 4 хүч. За тэгэхээр A маань нийтдээ 7 элементтэй огтлцсон 4 юм чинь дангаараа A-д 3 элемент байгаа. За тэгэнгүүт A, B-гийн нэгдэл гэж байгаа байхгүй. Нэгдэл нь 13 гэж байна. 13. За тэгвэл юу бол тань гэсэн үг 13-аас A-д байгаа 7 элемент авсан чи. Тэгэхээр 6. Энэ 6 гэдэг юм маань юу гэвэл B-гийн дангаараа байгаа элемент нь 6 болох. Тэгэхээр энэ 3 нийлэхээр ингээд 6 болох. Тэгвэл B элементийн чадал буюу модулын 7 гэж. Тэгэхээр 7 юу A, B хоёрын огтлцолд байгаа 4 дээрээ A зөвхөн B-д байдаг 6-гаа нэгбэл ингээд 10 элемент боллоо. За тэгэхээр хариу нь 10 байх нэ. За дараа нь конусын байгуулагч нь за конус гэж ямар төрсөй хэлэх вэ гэвэл ийм нэг төрсөн өдрийн малгай шиг нэг юм байх шүү дээ тий. Байгуулагч гэдэг нь энэ хажуу байгуулагч хэлээд байгаа. За энэ ой сориг үл яг энэ конусыг бүтээгээд байгаа байгуулагч юм шүү. За энэ нь 12 байх нь. Суурийн радиус нь 8 гэж. За энд ингэ өндөр буусан ч болох байх тий. За өндөр орж байгаа юу. За тэгвэл энэ конусын хажуу гадруунд л байсан. Тэгэхээр энэ конусаа ингэж яах нь одоо байгуулагчаар ингэж зүсээд ингэж дэлхийгээ тарах юм бол нэг ийм тойргийн хэлбэр болох нь шүү дээ. Нээс тойрог. За энэ 12 яриад өстэй тий. За энэ нөгөө конусын маань хажуу гадруунд талбай болох нь. За тэгэхээр энэ хажуу гадруунд талбайг яаж болдог вэ гэх юм бол P суурийн радиус байгуулагч гураа өрчүүлждэг. Тэгэхээр P тэнцүү 8-ыг өрчих нь 12 буюу 96 P болдог. За тэгвэл энэ секторын дэлгээсийн өнцгийг олрогч. За тэгэхээр энэ өнцгийг. За тэгвэл энэ дэлгээсийн ингээд гүйцээгээд ингээд зурлаа гэж үзвэл 12 радиустай тойрог болчихно шүү дээ. Тэгэхээр 12 радиустай тойргийн талбай нь юу болдгоо P R квадрат юу манай R маань одоохондоо байгуулагч маань байгаа шүү дээ. Тэгэхээр юу бол тарах нь 12-ын квадрат P буюу 144 P. Энэ маань нийт том тойрог буюу 360 градусын дэлгээс байна. Тэгвэл манай альфа градуст хэдвэ гэж үзсэн. Тэгэхээр альфа градуст маань энд буюу 96 P гэ болцсон баг ш. За эндээсээ пропорцлоод бодоо олчих. Тэгвэл юу бол тарах нь альфа тэнцүү 96 P-г 360 градусаар өрчээд 144 P тооч. Тэгэхээр эндээс ойлгомжтой P-нүүд нь хураагдчихна. 144-ийг 12-т байхаар чи 12, 36-ыг 12-т байхаар 360-ыг 12-т байхаар чи хэд вэ? 30 уу?
30. За 30 чинь дахиад 6 тогтсон шүү дээ. 19 6 тогохоор дахиад 2, энэ 6 тогохоор 5. За энэ бүр арай л урагчлаа. За ишээ авч. Тэгэхээр 96-г үржих нь 5 хуваах нь 2. За 96 2-ын хойлоогоор очивол энэ нь 48 гарна тий. За 48-ыг 5-аар үржихээр чинь 240 болох юм. За тэгэхээр 2 энэ чинь 5 градус шүү дээ. Тэгэхээр 240 градус гарах. Манай төв өнцөг маань 240 байна. За дараа нь хасах 1 1 3 тоонуудаар язгуур нь болдог олон гишүүнтэй зохиогоорой гэж. За тэгэхээр олон гишүүнтэй энэ язгуур гэдэг чинь одоо орлуулад тавих x-ийн оронд орлуулад тавихад энэ тоонуудын орлуулалт тэг гарна гэсэн үг. Тэгэхээр юу гэсэн үг x-ээс хасах 1 гэвчээ. x-ээс хасах нь 1, x-ээс хасах нь 3. Өөрөөр хэлбэл нөгөө нэг энэ тоогоо энэ x-ийн оронд болгоод тэг болох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ олон гишүүч x 3 гэдэг үгчтгэн агуулж байгаа гэж ойлгож байна. За тэгээ ийм 3 үржигдгэн агуулдаг. Тэгээд өмнөх хамт гишүүн ковцоо тийм мэдэхгүй юм чи а гэдэг чи одоохондоо нөхцөл алах тий. За тэгвэл болох бол а-г үржих нь энэ хасгасхыг нэмэхээр x дээр нэмэх нь 1, x-ээс хасах нь 1, x-ээс нь 3. За тэгэнгүүт эхний хоёр хаалт маань бол 7 том явна тий. Тэгэхээр а-г үржих нь x квадратаас хасах нь 1 гэдэг юм яа. Хасах нь ийм байна. За хаалтад задлаа үржүүлвэл а-г үржих нь x куб. За энэ хоёр үржих. За x квадратаа гэж нөхөр хасах 3x-ийн квадрат хасах нь x нэмэх нь 3. За ийм олон гишүүнтэй яах нь байх нэ. Тэгээ яг хөө нэг ахмад гишүүний юм ковцод яриаг байгаа юм чинь хариунууд дундаас нь одоо энэ олон гишүүнтэй байна уу те. Эсвэл энэ олон гишүүнтэй ямар нэгэн тоор үжигдсэн байна уу гэж хааж байгаа л болох нь те. За 54 дугаар бодлогыг харъя. Дээр рүү хан dx энэ бол y-г гэж ойлгож болно тий. Y-ийн өөрчлөлтийг x-ийн өөрчлөлт болсон ба шүү дээ. Эсвэл дифференциал тэгш гэж ойлгоод хувьсгчны ялгатайгээд хувьсгчны ялгаа авчих. Тэгэхээр d-г тэнцүү 2x-ээс хасах нь 3. Чин dx ч одоо за муухагаар хэлье да. Хувааж байгаа гэж ойлгож болно тий. За ийм болох нь хувьсгчны ялгач. За тэгвэл хоёр талаас нь цөмөр юу авчих вэ? Интеграл авчих. За тэгвэл юу болох вэ? Эхнийх нь y тэнцүү 2x интеграл чинь x квадрат 3 интеграл чинь 3x нэмэх нь c болно. За энэ маань энэ c-ийг дайрна гэсэн шүү дээ. x-ийн оронд хасах 1-ийг орлуулахад y нь 2 гарна гэсэн. Тэгэхээр 2 тэнцүү хасах 1-ийн квадрат хасах нь 3-ыг үржих нь хасах 1 нэмэх нь c юу. За орлуулах юм бол 2 тэнцүү 1 дээр нэмэх нь 3 нэмэх нь c буюу эндээс c-ийн 4 гэдэг чинь хасах 2 үү? За хасах 2 гарчлаа. Тэгэхээр y гэдэг функц маань x квадратаас хасах нь 3x хасах нь 2 гэдэг ийм байх нь мөрий байх нь параболох нь шүү дээ. За дараачих нь OAB гурвуулжны AB тал дээр за энэ харьцааг бичиж AC нь 2x энэ нь x байна гэсэн. Харьцаа гэж юм чинь заавал x дэвчихнэ шүү дээ. За өөрөөр хэлбэл 3 хуваасны 2 нь AC 3 хуваасны 1 нь BC гэсэн үг байна шүү дээ. За тэгэнгүүт энд энэ чинь энэ дээр за тэгэнгүүт энд чинь А вектор маань АО гэдэг вектор маань энэ вектораа өгсөн байна тий. Дахиад ОБ вектор маань Б векторыг өгсөн байна шүү дээ. За тэгвэл ОЦ вектор болроо гэж байна. За тэгвэл ОЦ вектор гэдэг маань ОБ вектор дээр юугаа биччихв? За байж тэнцүү ОБ вектор дээр BC векторыг нэмсэнтэй яах нь тэнцүү ах нь. Одоо өөрөөр хэлбэл одоо энэ дээр ингээд дамжаад ингээд нэмчихнэ шүү дээ. Геометраагаар ингээд гурвалжлаа. За тэгвэл ОЦ вектор гэж чинь ОБ вектор чинь бол манад өгсөн B вектор маань шүү дээ. Харин BC вектор гэдэг маань за одоо бүр ингээд ногооноор зурчих та. Мохоо зурчлаа шүү. За яах. B зэрэглэлтэй хадаар төгсөлтөө энэ векторыг 3 хуваасны 1 нь байна шүү дээ. 3 хуваасны 1 нь. За тэгвэл энэ BA вектор маань ямар очиртай вектор вэ гэх юм бол 2 AB вектор эхлэн давхцсан 2 үзүүрийн холбогдсон төгслийн холбогдсон ба шүү дээ. Тэгэхээр хасагдагч руу чиглэлтэй гэдэг ялгуур маань. Тэгэхээр
А вектороос Б векторыг хассантай яах нь тэнцүү. Энийгээ иш нэгэ орлуулчихна шүү дээ. За тэгвэл юу бол таах нь? ОЦ вектор гэдэг маань Б вектор дээр нэмэх нь 3-ны 1-ийг үржих нь А вектороос хасах нь Б векторыг хаалттай өччлээ шүү. За тэгвэл эндээс ОЦ вектор маань Б векторээс хасах нь нэмэх нь 3-ны 1 А вектор хасах нь 3-ны 1 Б вектор. За Б вектороо 3-ны 3 векторыг хасчих юм бол 3-ны 1 А вектороос хасах нь нэмэх нь 3-ны 2 Б вектор байх нэ. За тэгээ бидний олсон вектор А Б-гээр илэрхийлэх энэ гарлаа шүү дээ. За 56-ыг харъя. Энэ ширхэг элементтэй өгдлийн арифметик дунд чинь сума x-ээс асах нь 10. За тэгэхээр арифметик дунд шүү дээ. Энэ сигма гэдэг нь юу гэсэн үг вэ? Сигма x гэдэг нь бүх x-үүдийн нийлбэр гэж ойлгох. Тэгэхээр арифметик бүх x-үүдээ нэмээд n-тэй буюу тоошигч нугаачих юм бол дунд чинь гарна. Тэгэхээр 11.5 ингэж гарах нэ. За тэгэхээр эндээс сума сигма x нь за n-тэй хойш хөвчүүд 11.5 n болох нь. За биднэрт өгсөн юм маань юу юм бэ гэх юм бол ийм өгчээд байгаа шүү дээ. За энэ нөхцөлөө ашиглая. Сигма x-ээс хасах нь 10 нь энэ нийлбэр нь хэд байх нь 27 байх нь шүү дээ. Одоо энэ маань юу гэсэн үг вэ? x болгоноос нь 10-ыг хассан гэсэн үг. Тэгэхээр хэдийн x байгаа вэ лээ? Хэдийн x байгаа бол n x байгаа байхгүй. Тэгэхээр x n-ээс хасах нь хаалтаа задлах нь 10 ширхэг n-ийг хасна гэсэн үг шүү дээ. 10 ширхэг n. За тэнцүү 27 болох нь. За тэгвэл бидний өгсөн нөгөө нэг энийг ашиглаж өөрөөр хэлбэл эндээ тавиад ашиглаж гэж ойлгох нь шүү. Тэгвэл юу бол таарах нь? 11.5 n-ээс хасах нь 10 n чинь 27-той тэнцүү. Эндээс 1.5 n чинь 27 бол за 27 шүү дээ. 27. За 1.5-тай хуваач тэгэхээр n тэнцүү 27 гуртаа гарч 9 18. За ингээ 18 байх нь тий. За 18 n 18 байсан байх нэ. За 57-г харъя. Зис ба төмрийн хайр 60 кг байсан юм байна. За тэгэхээр зис ба төмөр нийлээд ингээд 60 кг байсан чинь 15 кг төмөр нэмсэн гинэ. Төмөр нэмсэн. Тэгэхэд нэг юм үүснэ дээ. За тэгэхээр 60 дээр 15 кг нэг юм үүсгэнэ дээ. Тэгсэн чинь зэсийн эзлэх хувь нь 12% багссан гэж. Зэсийн эзлэх хувь. Тэгэхээр зэсээр нь хувь уусан толцын бодлого боддог шиг бодчих. За тэгвэл анх 60 кг-д x хувь нь зэс байсан гэж бодъё. Тэгвэл төмөр нэхийн юм чинь мэдээж зэрэг төмөр дотор зэс байхгүй юм чинь тэг хувь. Тэгэхэд анхныхаас 12%-аар багассан гэж. Тэгэхээр x-ээс хасах нь 12% гэж ойлгох. За ингээд цөмөрөө одоо яаж боддог вэ гэхэд харгалзах килограммын харгалзах хувиар нь үржүүлээ хооронд нэмждэг шүү. Тэгэхээр болох 60x дээр нэмэх нь 15-ыг үржих нь тэг тэнцүү 75-ыг үржих нь 75-ыг үржих нь x-ээс хасах нь 12. За ингээд үчих юм бол 60x тэнцүү 75x-ээс хасах нь 75-ыг үржих нь 12. За цагийн хүүднээс 75-ыг 12 үржүүлэх байлаа. За энийг уршаа оруулаад 60x-ээ хойш оруулчих. Тэгэхээр юу болох вэ? 75-ыг үржих нь 12 тэнцүү 75-аас 60x гарч ийн 15 гэсэн. За тэгвэл энд 15-ыг энэ хоёроо 3 тооч. Тэгэхээр энд 5 энд хэдүү 4. За тэнгууд дахиад энд 5-ыг 75-таа гураач. Тэгэхээр эн чинь 15. Тэгэхээр манай хариу маань аль хоёрыг үржих гэсэн үг x тэнцүү. Манай хариу маань 4 15 2 үржих 60. За энэ x маань юу вэ гэвэл 60% гэж ойлгож байна шүү дээ. Тэгэхээр манай хариулт маань хайшинд хэдэн килограмм зэс байсан бэ гэж. Тэгэхээр анхныхын асуудал гэсэн үг шүү. Тэгэхээр 60 кг 100%-ийн тийм нэг холц байсан байна. Тэрний 60% нь юу байсан бэ? Зэс байсан гэж гараад ирлээ. Тэгэхээр одоо зэсээ цөмөрө килограмм нь болчихно шүү дээ. Тэгэхээр энэ зэс нь юу ах нь 60-ыг 60-аар үржүүлээд 100 хуваахаарч ойлгомжтой 36 кг юу байсан бах нь зэс байсан байх нэ.
За 58 дугаар бодлого харъя. 58 дугаар бодлого зураг төвөгдсөн А дүрсийг Б дүрсэд хувиргажээ. Хувиргалтын матрицыг болоорой гэж. Заагаасаа Б рүү явсан юм байна шүү дээ. Ингэж явсан байх нь шүү. За тэгвэл энд нэг цэг байгаа. Энэ цэгийг А цэг гэж тэмдэглэж. Тэгвэл x нь 2, y нь 1 байх нь шүү, тэ. За энд А эштрэх цэг дээр ирлээ. Тэгэхээр юу болцсон байх нь хувиргахасны дараа x нь хэдүү хасах 1, y нь 2 байх нь. За хувиргалтын матрицаа цөмөрөө А, Б, С, Д ингээ квадрат хувиргалтын матрицаагаа А цэгээр үржүүлье. А цэг чинь болохоор 2, 1 гэдэг цэг. Ингээ үржүүлэхэд А эштрэх цэг гарсан буюу хасах хэдүү 1, 2 гэдэг цэг гарсан байна. За дахиад өөр нэг цэг аваа үзье. За энэ цэгийг авчи. Тэгвэл энэ цэгийг Б цэг үзье. За Б цэгийн чи x нь бол хэд байх нь вэ? 5, y нь бол 1. За Б цэг маань энд ирэхээр Б эштрэх бол таарна. Энийн x нь хасах 1, y нь 5 байх нь тий. За энийгээ бүмээд хувиргалтын материал өчвөл А, Б, С, Д гэдгийг хэдээр Б цэг чинь 5, 1 гэдэг цэгээр үржүүлэхэд хасах 1, 5 гэдэг цэг гарсан байна. За ер нь бол матрицыг үржүүлэхдээ мөрийг багнаар үржүүлээд энэ гарах нь шүү дээ. За ингээ үржүүлээ. За тэгэхээр юу бол таах нь? 2А дээр Б-г нэмэхэд хасах 1 гарах нь. За дараачийн матрицын бас энийг ингэж үржүүлэхэд энэ гарах нь шүү дээ. Тэгэхээр юу бол таах нь? 5А дээр Б-г нэмэхэд бас хасах 1 гарсан байна. За энэ системлж байгаа доотлолоос нь дээдлийг хасчвал 3А тэнцүү тэг буюу А тэг гарчлаа. За тэгэхээр энэ ихний тэгшгэлдээ А-гийнхаа оронд яах нь? Тгийг орлуулчихвал ойлгомжтой эндээс B-ийн тэнцвэд хасах 1 гэж гарчлаа шүү дээ. За одоо хоёр дахь хөвсгчээ үзье. За жаахан энэ бүдэг ямар хөвч. Мөрийг бас энэ багнаараа үржүүлэхэд энэ гарах нь шүү дээ. Тэгэхээр юу бол таах нь? 2 С дээр нэмэхэндээ 2 та тэнцвэ. За дахиад С дээр мөрөө энэ үржүүлэхэд энэ гарах нь шүү дээ. За тэгэхээр юу бол таах нь? 5 нь С дээр нэмэхэндээ мөн адил 5 гарчлаа. За дахиад системлээд доотлоос нь дээдлийг хасчих. Тэгэхээр 3 нь С тэнцвэ 3. Эндээс С тэнцвэ 1. За С-гийнхаа 1 олцсон юм чи энэ С-д очиод ингэ тавихаар 2 дээр нэмэх нь хэдүү D нь 2 буюу D тэнцвэ тэгв. За эндээс хувиргалтын матриц маань А, Б, С, Д маань юу болчих вэ? А тэг Б нь хасах 1, С 1, Д нь тэг гэсэн ийм матриц боллоо шүү. Тэгэхээр манай хариу маань энэ байх нэ. Ийм хувиргалтын матриц яах нь байсан байх нэ. Зэнийг дэвшлүүлчих стапл жагаад ингэж жаач. За тэгэхээр 50 дугаар бодлого маань юм байна. Би яагагүй ч байгаа юм бичлээ шүү дээ. За арифметик прогрессийн эхний гишүүн нь 41. Тэгэхээр А1 нь хэд вэ гэсэн үг? 41. Ялгуур нь 3. Тэгэхээр D нь хасах 3 юм байна тий. Эхний n гишүүний нийлбэр. За эхний n гишүүний нийлбэр чи SN гэвчтэй. SN тэнцүү 2A1 дээр нэмэх нь n-ээс хасах нь 1-ийг үржигэндээ хуваах нь 2 үржих нь n гэж ийм томьёогоор байдаг. Өсөө эхний гишүүн дээр хамгийн сүүлийн гишүүний нэмээд 2 дуваагаад доош гэрмжлээ гэждэг. За эхний томьёогоор нь аваа явчих. Ягаад гэх юм бол нэг манай А1 D2 өгөгдсөн байгаа шүү дээ. Тийм учраас тэрийг ардуулаад явчих. За яах юм гэчээ. За тэгвэл юу болох вэ? SN гэдэг маань 2-ыг үржих нь 41 нэмэх нь n-ээс хасах нь 1-ийг үржих нь хасах 3. За ингээ хуваах нь 2 үржих нь n буюу 82 дээр нэмэх нь биш хаалт туслахаар хасах нь голч тий. Хасах нь 3n нэмэх нь 3 хуваах нь 2 үржих нь n үү. За энэ чинь цааш юу болох вэ? 82 дээр хурын нөхөр чинь 85. 85-аас нь 3n нь 2 хуваахад n үржилсэнд нь маань SN гэсэн энэ томьёо гарчлаа. За тэгэхээр энэний л нийлбэрийн хамгийн их хятадыг ягараа гэсэн үг. Олоорой гэсэн үг бол таах нь шүү дээ.
За тэгэхээр хамгийн бага утгын хотод уламжлал аваад орлуулаад бас боддог. Өшөө бас яг бүтэн квадрат байж бас болох юм тий. Залгуур нот юм лээ. За уламжлал авчих өшөх. 85n-ээс асах нь 3n квадрат бийг байх нь 2 гээд тэгвэл s-ээс уламжлал авах юм бол 85-аас хасах нь 6n 2 нь. Энийг тэгтээ тэнцвүүлье. Тэгэхээр эндээс юу болох вэ? 85-аас хасах нь 6n тэнцвүүтэй буюу эндээс 6n 85 буюу n тэнцүү 10 за 20 14 бүхэл 6-ны 1 авцгаа. Тэгэхээр n нэг ийм таах нь шүү. Тэгэхээр эн чинь нөгөө нэг сэжигтэй цэг маань бол таах нь шүү дээ. Сэжигтэй цэг. За тэгэхээр энэ маань нөгөө сэжигтэй цэг маань нэг 14 бүхэл 6-ны 1 дээр за n-ийн өмнөх коэффициент чинь уламжлалын өмнөх коэффициент маань хасах байгаа юм чинь энэ нь юу гэсэн буурдаг хөнгөц буюу энэ нь нэмэх энэ нь хасах гэсэн үг уламжлалын тэмдэг маань. Тэгэхээр өсөөд буурдаг байх нь зөв максимум отох мөн байх нь. За тэгвэл ийм байх нь. Тэгэхээр гэтэл манай n маань болохоор чи юу байгаад байгаа вэ? Бүхэл доош, натурал доош. Тэгэхээр нэг бол 14, нэг бол 15 байх нь. За энд ойлгомжтой 14-д ойрхон биш. Тэгэхээр 14-ийг авчи. За тэгэхээр S-ийн тэнцүү S 14 болчихно шүү дээ. S 14 гэдэг маань 85-аас хасах нь 6 гүрчг нь 14 хуваах нь 2 боллоо. Биш би уламжлалаа тавьсан байна. Уламжлалаа манайхаа. За энд тавь шүү дээ. Энтэй. Тэгэхээр юу бол таах вэ? 85-аас хасах нь 3 үрчг нь n-ийн оронд 14 хуваах нь 2 үрчг нь 14-д тавь шүү. Тэгэхээр 14 2 орох 7 юу? За тэгэхээр 85-аас 3 4 12 1-ээс 42-ыг хасаад 7-оор хөвжүүлэх юм байна. Тэгэхээр тэнцүү 43-ыг үрчг нь 17 буюу 301 үү. За тэгэхээр манай хамгийн хутах маань хэд вэ? 301 байх нэ. За нөгөөх нь олог бас бага байгаа. Тодорхой буураа авчиж байгаа юм тий. За ингээд дараагийн удаа цөмөрөө үлдсэнийг бодож уулзъя.